Сайн байцгаана өргөн мөндөд үзэгчдээ танилцуулгын нэвтрүүлгийн шинэ дугаарыг орон нутгаас та бүхэндээ бэлтгэн хүргэнэ. Улсын хурлын гишүүд тэр дундаа тойргоо сонгогдсон гишүүд орон нутагт хэрхэн хүрч ажиллаж байгаасаар танилцуулгын нэвтрүүлгийнхаа энэ дугаараар та бүхэндээ харуулах гэж зорилоо. Тэгэхээр энэ удаад Дорнод аймгаас би даа нэр дэвшиж сонгогдсон улсын хурлын гишүүн боловсролооныг урьж оролцуулсан байна. Зөвхөн танилцуулгын нэвтрүүлгээ Дорнод аймгаас гэхээр хотоос үндсэндээ 100 гаруй километр гараад явж байна. Тэгэхээр зам чухал байна, тэмч чухал хоёлоос нэвтрүүлгийнхаа зарим байлгуудыг ногоож байлаа. Ер нь та улс төрд орох болсон гол шалтгаан ч юм уу юм бэ? Их улс төр бол 12 онд орсон юм байна. Хам улс төр. Ер нь гэхдээ аймгийнхаа хэмжээнд бол 2000 оноос одоо орон нутгад орсон юм уу та? 2000-аас 2012 онд 3 удаа аймгийн иргэдийн хурал би дааны дэвшээд аймгийн одоо төлөөлөгчөөр ажиллаж байсан та. Тэгээд 12 оноос их улс төр хөл тавилаа. Ер нь 8 онд одоо бас 8 оны сонгуулийн өмнө намайг бас одоо хуучин их хурлын гишүүнээс алтан гэрлийн ажиллагааны дарга байлаа. Өөр надтай бүгд уулзаад бодолцоонаа манай намаас нэр дэвшиж ихтэй үгүй их улс төр авахгүй. Би тэгэж хийгээд энэ байна хантаа бичсэн. Тэгвэл вачи одоо ямар сони юм бэ? Хүмүүс чинь ер нь улс төрөөрөө тойрог авъя гэж гүйдээд авчиж өгөн гэж байхгүй гэж. Би тэгээд орохгүй та нар өөртөө явахгүй намын гişүүн хүмүүс их намаас байлаа. Гэж хавшилаа. Тэгээд ер нь гол мэдээлэл юм бол би 9 оны оюутан гэрээ маш их анзаард үзье. Өөрөө насаараа бас би зөвхөн хийсэн бас төр аппарат юугийн өгөөд юугийн компани хөстөө тэрний хэмжээ дэмсийг бол нэгтэй мэдмэж болно. Тэгэхээр оюутан гэрээ бол одоо батлагдсан бол харуултай Монгол улсад ашигтай батлагдсан. Өнөөдөр зүгээр ашиг Монгол улсын тодорхойгүй болчихлоо. Оюутан гэснээс ер нь бол та уул уурхайн салбартай холбоотой хууль тогтоомжууд дээр нөлөө өгч харагддаг. Бас байдлаар нэгтгэдэг. Анзаархад газрын төсвийн тухай хууль батлагдаад гараад ирэхэд та шуургын хүмүүс нэлээд ууртай гарч ирсэн. Тэр үед яг тийм болохгүй бол батлагдсан юм уу? Та ажлын хэсэг дээр дээр нэстэ явж ирсэн шүү дээ тийм ээ. Ер нь бас миний хувьд насаараа энэ газар шороо байгальтай ойрхон хөдөө орнод өссөн болохоор магадгүй энэ дээрийн баялаг ашиглалтаа илүү зүгээр одоо бас харан байж болно. Ер нь энэ 76 дахь шилэнгийн эрдэнэ хотод яг орон нутгад амьдарч байгаа гарсан хоёрхан гишүүд бусад гишүүдийг бол одоо өсгөөсөө бодоод тэр нутгад амьдарч ажилласан хоёр гишүүд байдаг. Тэгээд газрын нутгийн хууль бол бүгд найрамдах Монгол улсын үеийн хуулиас одоо 91 оноос хойш өөр ганцаархнаа бүх хууль өөрчлөгдсөн. Газрын нутгийн хууль өөрчлөгдөөгүй ганц хууль өөрчлөгдсөн. Яагаад энийг өөрчлөхгүй вэ? Тийм ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс сонирхолтой хүмүүс энэ дотор байсан даа ингэж энэ хуулийг өөрчлөхгүй байсан. Бас Дорнод аймгаас сонгогдсон гишүүний хувьд одоо гишүүн бол анхны өдрөөс ер нь мөрийн хөтөлбөрөөр энэ хуулийг шийдлэх сайжруулахад төлөө ажил нэгсэн юм одоо бодлогоор орсон ингээд хуулийн төслийг бэлдсэн. Гэтэл засгийн гадаас бас дахин бас хуулийн төсөл орж ирсэн. Ингээд их хурлын дарга энэ бол нүүлээд чи ажлын хэсгийг ахлагчаар ажиллаа. Тэгээд 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ахаж ажилласан. Түүнээс эдээд ажлын хэсгээд олон дэвтэрийн доктороос үлдсэн ажлын хэсэг газрын нутгийн хуулиар ажилласан байгаа. 7 сар ажиллаад эцсийн бүлэгт газрын нутгийн хууль хамгийн эцсийн үйлчлүүлэг дээр яг цагаан өмнө өдөр ардын намд авсалдаг аваад хойш нь тавьсан. Ингээд хаврын чуулган руу хийсэн.
хаврын чуулган дээр харамсалтай одоо 64-өөс 32-32-оор хэвлээд батлах чадаагүй. Хэрвээ энэ хууль батлагдсан бол одоо гадны тус олгорлож байгаа аймагуд ялангуяа дорногов аймаг одоо бус аймагудаас илүүтэйгээр орлого авах байлаа. Дорногов аймаг бол эхний жилд 1.4 тэрбум, цаашлаад 2-3 тэрбум жил болгон орон нутгийн хөрөлтөнд самбарах байлаа. Энэ бол аймагны хөгжилд хэрэгтэй байсан зүйл. Тэгвэл аймаг нь ингэж авч чадахгүй байхад тэр гадны насанд олборлож байгаа нийт зардлын 10%-ийг одоо бичнүүд манай Монгол төгрөгөөр бол 50-60 тэрбумыг гадаадын эзэд хятад хэрийн чанараа хятад дахин зард нэртэй авч шин. Энэ эндүү хуучин бүрээ хууль мөнгөн шинж байхгүй юу? Хамгийн олон бол бас тэгээд аймаг орны эрх ашигаас гадна улсын эрх ашиг байхтай болно. Аймгийн эрх ашиг бага. Гадны нутган дээр бол ер нь альва улс орн эзэн орн гадны нутгийн эзэн орн 60-70% хүртдэг нийтлэг жишээ байдаг. Манайх 30% хүртдэг. Бүр одоо 12 дугаар талаагаас байгалийн үйл ажиллагаанд татварч авахгүй 24% өгч байгаа. Энэ бол одоо дэндүү чамлтай. Бид улс орны дундаж жишгээр одоо татвар авч ашиг тусгалтаа хүртэж чадахгүй яаж улс орны өгч юм бэ? Байгалийн мэрэг дээр алтан суусан үйлчлэгчин зөөрөл болдог шүү. Тэгээд дараа нь бол одоо намайг тойрч тавьж яхад ажлын хэсэг одоо шинээр бат байгуулагдаад 3 гишүүний үйлчлэгтэй зайд гишүүн, дээд гишүүн өөрөө нямдар гишүүн оролцоо нямдар гишүүн ахлаад батлсан болсон муу хууль батлагдсан. Энэ дээр бол би тэр зарим энэ гадны нутгийн хуулийг хуучин өмнөх сайн хуулийг дордуулах энэ бид ажилласан гишүүдийг харддаг. Ер нь энэ парламент дотор бол байгалийн баялгаа хол хууль гаргаад тэрнээс нь хууль хүртдэг ийм гишүүд орон жилийн парламент болох гишүүд их биш. Энэ бид мэдрэгч байна. Надад ч гэсэн гадны нутгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхад нөлөөлөх гэж оролцож байсан. Тийм учраас би өөрөө би энэ хол хуулийг гаргахын тулд ажилласан гишүүдийг бол харддаг шүү. Энэ орон нутгийн иргэдэд бас толгомжтой асуудал сон дундын шүүхт нарыг одоо нэг аймагт байгуулж тийм шүүхийн шинжилгээ дээр ер нь танай аймаг тийм хөнгөлөлт байна уу? Зарим хууль орон нутгийн хэрэгтэй хууль батал хараахан одоо атгууд хотод батлуулж чадаагүй ч гэсэн бас шүүхийн шинжилгээний хуулийн хүрээнд бас бүсийн одоо давталдах шатны хуулийг бол одоо төвийг дорн таймтай болгож чадлаа. Тэнцээ дээр тавлагдаад нэг хурд ороход тэнцээ болж нөгөө хурд ороход дорн толоод ингээд бид энэ маргалдаатай аль үндэслээ сайн тайлбарласан одоо давталдах шатны шүүхийн одоо байгуулж боломжтой байсан. Аргууд үндэсний төв бол дорн таймтай бүх талаараа бол онцлог энэ үгдийг эдгээр бол сайн тайлбарлаж шүүд ойлгуулсан. Тэнцээ гэж хийчих юм эсвэл яг бодвол сайн тайлбарч шүүд ойлгуулсны хүчинд одоо байнгын хорооны одоо эцсийн үйлчлэг дээр бид 3-ны авраар иргүүлж чадсан. Ингээд их хурд руу оруулж дорн таймг одоо давталдах шатны шүүх одоо дорн таймг батлагдсан, байгуулагдсан. Үүний дагаад прокурор, шийдвэр гүйцэтгэх дахрын алба бүх одоо хуулийн систем төр чигээрээ дорн таймг төлөвлөж гэсэн үг. Энэ бол эргээд дорн таймгийн хүмүүс одоо бүсийн төвөөрөлтөй хуулийн одоо системээр болж байгаа хуулиар өөр аймагруу тэнцвэр явуулж давталдах шатны шүүхэд оролцсон цаг цагаагаас буу гарч ирэх болохгүй сайн талтаа. Тэгэхээр би дааш гишүүн дээр нь шинэ гишүүнүүд утгаараа таны дуу хоолой зарим хуулийн гишүүндэхгүй байх ч юм уу тийм зүйл байдгүй. Яг энэ үед одоо аль нэг нам руу орчих яг ийм бодлын төвчөө